7 дугаар бүлэг. Сүнсний тухай судлах нь. Библи судлах үед бид бүхний онцгой анхаарах ёстой чухал асуудал гардаг. Зөвхөн хуучин гэрээг судалбал шинэ гэрээтэй зөрчилдөж буй мэт байдаг. Шинэ гэрээг л судалбал хуучин гэрээтэй зөрчилдмөр юм их гардаг. Тиймээс шинэ хуучин гэрээ бичсэн зорилгыг эхлээд мэдж, тэдгээрийн сургаалууд хоорондоо өөр гэдгийг тунгаан судлах хэрэгтэй. Ер нь Библи судлаачид хуучин гэрээний Библийн үгийг шинэ гэрээний Библийн үгтэй адилханаар тайлбарладаг. Мэдээж зарим үед адилхан утгаар илэрхийлсэн ишлэл байдаг ч үнний талаасаа тэнгэр газар, нар сар, бодит ба загвар, бодит ба сүүдэр мэт ялгаатай гэдгийг ойлгож тайлбарлавал шинэ хуучин гэрээний Библийн хооронд зөрчилдөх явдал гарахгүй. Толны тусгал мэт хуучин гэрээнээс бодит болох шинэ гэрээний гүн гүнзгий үннийг олж болно. Тиймээс Илч Паул ийм тэмдэглэсэн байна. Эфес 3:5. Энэ нь өөр үеийнхэнд хүний хөвгүүдэд мэдэгдээгүй боловч эдүүгээ сүнс дор түүний ариун элчнэр ба иш үзүүлэгчдэд илчлэгдснээр мөн Илч Петр ийм тэмдэглэсэн байна. 2 дугаар Петр 3:16. Загтлуудад нь ойлгоход хэцүү зарим зүйл байдаг бөгөөд юу ч мэдэхгүй төлбөргүйчүүд бичвэрийн бусад зүйлсийг гуйвалдаг шигэ тэдгээрийг ч мушгин гуйвуулж өөрсдийгөө сүрүүлдэг. Дээрх 2 ишлэлд хуучин ба шинэ гэрээний Библийг ялгаж салгаж судлах хэрэгтэй гэсэн байна. Шинэ гэрээний үед ишлэгдэх зүйлсийг толинд тусгасан хуучин гэрээний Библи нь бодит үеийнхэн болох ариун элчнэр ба иш үзүүлэгчдэд сүнсээр илчилсэн далд үннийг бодит сургаалаар зааж өгдөг шинэ гэрээний Библиэс ялгаатай юм. Үнэхээр хуучин гэрээний Библи нь шинэ гэрээний үед ишлэгдэх бодит зүйлсийг сүүдрээр харуулдаг толны үүрэг гүйцэтгэдэг төдий юм. Тиймээс хуучин гэрээний Библи бол газрын биест холбоотой сургаал бөгөөд хүмүүст махан биеийн аз жаргал болон ерөөл авахыг зааж өгдөг сургаал болно. Библиэд ийм айлтжээ. Дэд хууль 28:1. Хэрв чи өөрийн бурхан эзэнд дуулууртай байж миний өнөөдөр чамд тушааж буй түүний бүх тушаалыг хичээнгүйлэн дагаж мөрдвөөс эзэн бурхан чинь чамайг газар дэлхий дээрх бүх улс үндэстний дээгүүр өндөрт тавина. Хэрв чи өөрийн бурхан эзэнд дуулууртай байвал энэ бүх ерөөл чам дээр бууж чамд хүрнэ. Чи хотод ч өрөөгдөн, хөдөөд ч өрөөгдөн. Биеэс чинь төрөх үр хүүхэд, газрын чинь ургац, мал амьтдын чинь төл, үхэр, хоньны чинь төл өрөөгдөн. Чиний сагс, талх хэсэгдэг сав өрөөгдөн. Чи орохдоо ч өрөөгдөн, гарахдаа ч өрөөгдөн. Тэд бурханд дуулууртай байснараа авсан бүх ерөөл нь махан биеийн чинэлэг амьдралын ерөөл байсан. Тэгтэл шинэ гэрээний үед Есүс ийм айлтжээ. Марк 10:23. Хөрөнгөтэй нь Бурхны хаанчлалд орох юутай бэрх вэ? Баян хүн Бурхны хаанчлалд орохоос тэмээ тэвний сүвгчээр нэвтрэх нь илүү хялбар ажээ гэсэнд. Мөн хуучин гэрээний Библиэд махан биеэр удаан амьдрах нь ерөөл байсан боловч шинэ гэрээний Библиэд Христийн төлөө өдөр бүр өөхөх амьдрал нь ерөөл юм. Энэ мэтэд сүнсний асуудлыг судлахдаа ч хуучин гэрээний ба шинэ гэрээний Библийн хооронд ялгаа байгаа гэдгийг ойлгох ёстой. Дахин хэлэхэд хуучин гэрээ нь хожим ишлэгдэх шинэ гэрээ болох нарны гэрлийн ойлтоор гэрэлтэх бүүдгэр сарны гэрэлтэй адил юм. Тиймээс үхлийн дараах сүнсний тухай далд үннийг баттай харуулж чадаагүй. Харин одоо бүүдгэр сарны гэрэл хэдийнэ улиран өнгөрч нарны гэрэл гарч хаад байгаа билээ. Шинэ гэрээний гэрлээр бүдэг бадаг сүмүүлзэж байсан сүнсний талаарх үнэн бадтай илэрчээ. Тиймээс зөвхөн хуучин гэрээг үзвэл хүн үхвэл сүнс ч мөн хамт устдах юм шиг ойлгогдох боловч шинэ гэрээнд хүн үхсэн ч сүнс нь амьд байна гэдгийг тодорхой харуулсан байдаг. Харин шинэ гэрээний Библиэр л тодорхой дүгнэлтэнд хүрэх боломжгүй. Шинэ хуучин гэрээний Библийг уялдуулан хоёуланган судалснаар сүнсний үндсэн зарчмыг олж төгс үннийг илрүүлж болно. Сүнсний үндсэн зарчим нь бидний сүнс хаанаас ирсэн бэ хэмээх асуултаас олдоно.
Энэ асуултын тухайд зөв хариултыг нь олчихвол ямар ч зөрчилдөөнгүй төгс үннийг олно. Тэгвэл одоо сүнс хэрхэн бүтээгдсэн болон хаанаас ирснийг нь судалж үзцгээе.